Улаануудын Советийн талбай дээр нэгэн зэрэг хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Эхлээд залуучуудын байгууллагууд Георгийн тууз ялалтын талбайг дэлгэн ялалт үгийг бүтээлээ. Дараа нь 500-оос 5 дугаар сарын вальс хэмээх зөвлөлтийн үеийн алдарт дууны аянд бүжгэлсэн юм. Дандаа ихтэй сургууль байгааг нь гайхаж байна. Бүгд ялалтын баярыг дэмжиж баярлаж байгаа нь сайхан байна. Масштабно, действительно, это слишком большое. Ийм сайхан өдөр вальс бүжиглэх чинь гоё штэ. Бүгдээрээ бүжиглцгээе. Та бүхэн 5 дугаар сарын 9-ний баярын мэнд хүргье. Бурятын засгийн газрын урлагч дарга Евгения Людуповач мөн бүжиглэжээ. Ийм сайхан нартай өдөр залуус талбай дээр цуглан ялалтын баяраа тэмдэглэж байгаа нь чухал юм. Таныг ч вальс бүжиглэн гэдгийг бид мэдсэн Евгения Юрьевна. Та твдэж байна уу? Баг зэрэг төвлөлгүй яхав орой болгон бэлтсэн. Манай хотын иргэд Бурятын оршин суугчдын амьдралд эрүүл амьдралын хэв маяг, бүжгийн дасгал хөдөлгөөн, улам гүн гүнзгий орж ирнэ гэж бид найдаж байна. Хөдөлгөөн бол амьдрал. Гүн гүнзгий сэтгэл төрж байна. Ялангуяа манай бүжгийн спортын холбооны тамирчид, суралцагчид оролцож байгаа болохоор үнэхээр гайхамшигтай үйл ажиллагаа болж байна. Ялалтын өв залгамжлагчдын вальс гэх энэ арга хэмжээг Бурятын залуучуудын төв зохион байгуулжээ. Андрей Слепнев, Сергей Медведев. Новости дня. Нүргийн хашгиран утаа 5 дугаар сарын 9-нд ПВЗ-ийн соёлын төвийн хажуугийн налуу дээр очсон хүмүүс тулдааны талбарт ирсэн юм шиг л боллоо. 1943 онд дислэгч Сергей Орешков дайсны пулемет руу дайрч өөрийн биеэр хаажээ. Галын цэг дуугүй болж баатрууд дайсны тулгуур цэгийг эзэлжээ. Ахмад буудууллаа. Урагшаа. Бидэнд маш их таалагдлаа. Бид 2 жилдээ энэ үзүүлбэрт ирж байна. Энэ жил бүр амьд юм шиг сэтгэл хөдлөм үнэхээр гайхалтай. Дүрслэлд гэрлийн дуу чимээний тусгай хэрэгсэл хиймэл сум буу болон мэрэгжлийн жүжигчдийг ашигладаг. Бид жил бүр яг энэ газар өөрөөр хэлбэл зүтгүүрийн депогийн Соцгородокийн төв хэсэгт зохион байгуулдаг юм а. Учир нь тэр үед Сергей Орешков уурын галт тэрэгний засварын үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд фронт руу тэндээсээ явсан юм. Энд баатрын хөшөө түүний нэрэмжит цэцэрлэг бий. Тиймээс энэ байршилд энэхүү үзүүлбэрийг хийж байгаа юм а. Үүний зэрэгцээ Сергей Орешковын нэрэмжит цэцэрлэгт төрөл бүрийн гар урлалын сургалт, соёл амралтын талбайн үйл ажиллагаа явагдаж, тайзнаа тоглолт өрнөж байлаа. Новости дня. Дайр шатсан төмрийн үнэр агаарт тархаж тулдааны талбарт хуйх техникүүдийн загвар гарч ирэв. Чиромхны оршин суугчид дайнад баатарлаг үйл явдлуудыг нүдээр үзэж, тэр цаг үеийн уур амьсгалыг мэдрэх боломжтой боллоо. Эрхүүгээс хүрэлцэн ирсэн Сибирийн буудагч цэргийн түүхэн клуб байлдааны эффект, сургалтын зориулттай зэвсгийн хамт тулдааны хэсгүүдийг сэргээн тоглолоо. 202 дайсан унлаа. Зохиолын дагуу үйл явдал Германд олонний айдас төрүүлдэг олзлогчдын лагер Заксенхаузенд өрнөө. Энд олон жилийн турш зөвхөн энгийн цэргүүд бус Сталины хүү Яков Жугашвили, генерал Дмитрий Карбишов зэрэг алдартнууд хоригдож байсан бөгөөд Карбишов тамлан зовоосны эцэст амир үтжээ.
1945 оны хавар Беларусын 1-р фронтын давшилтын анги Заксенхаузен лагерын ойролцоо тулдаанд орж буй үйл явдлыг Черемхийн иргэд ажиглалаа. БА-64 хуягт машинтай тагнуулын анги дайсны арт талд нэвтэрч фашистууд эсэргүүцэл үзүүлсэн ч зөвлөлтийн цэргүүд тэдний эсэргүүцлийг даржээ. Дайны дараа Заксенхаузен нь гэмт хэрэгтнүүдийн шүүхийн талбар болсон юм. Эх орны дайны баатруудыг дурсах ийм төрлийн үйл ажиллагаа нь Уурхачтын хотод ялтын өдрийг ухтан уламжлал болон тогтжээ. Ийм арга хэмжээнүүд нь манай залуучуудад их оронч хүмүүжил олгоход маш чухал, гүн утга учиртай. Хичнээн их сургууль, коллежийн оюутнууд оролцож байгааг хараарай. Дөрөв тувцас өмсөж үзэх, зэвсэг сонирхох, хээрийн галтойгоо тоглолт зохиогдож байгаа нь сайхан юм а. Черемховын маш олон орсон суугчид ирсэн байна. Үзүүлбэрийн дараа бүх оролцогч зочдыг инхийн цэлмэг тэнгэрийн доохор тоглолт, амтд тайллага өгдөж байлаа. Нина Мамедова специально для программы «Новости». Тоглолт эхлэхээс цагийн өмнө Ленины талбай орчим жинхэнэ бужигнаан үүслээ. Баярын сайхан уур амьсгал нь ойлж байгаа төдийгүй ямар нэгэн гайхамшигтай зүйл болох гэж байгаа нь мэдрэгдэнэ. Дайны он жилүүдийн өгүүлэг нэртэй хөгжмийн түүхэн жүжигт Читахот хэдэн сарын турш бэлтгэсэн билээ. Бид найзуудаараа хүүхдүүдтэйгээ ирлээ. Сайхан тоглолт болох баха. Бүгдэд нь баярын мэнд хүргэе. Хүүхдүүд түүхээ мэддэг бол сайхан шүү дээ. Мартаж болохгүй түүх юм аа. Санкт-Петербургээс ирсэн найруулагч гэж дулсан. Мундаг тоглолт болох баха. Бэлтгэлийг харсан уу? Үгүй, хараагүй. Гинтийн бэлэг болог гэж зориуд үзээгүй юм аа. Шинэлэг санаа хүлээж байна шүү. Баярын уур амьсгалтай эх орны сэдвтэй гэхүүдээ энэ жил сайхан болж байна. Туг талбай болсон машин гудамжаар яваад л эх оронч үзэлтэй ард түмэн шүү дээ. Харин тайзны ард бэлтгэл эд өрнөж байна. Ялтын 80 жилийн он байр зориулсан энэхүү жүжиг хотын бүх уран бүтээлчид, коллежийн оюутнуудыг нэгтгэлээ. Нийт 800-аар оролцогч оролцсноос зарим нь дүрээд автна, зарим нь хэрэгслээ шалгана, зарим нь зургаад аруулж тоглолт эхлэх мөчийг хүлээнэ. Жүжигийн зохиолыг өвөр байгалийн хязгаарын онцлог зориулан бичсэн бөгөөд олонний дунд нутгийн бааtruуд болох Семен Намаконов, Мария Гитало зэрэг дөрүүд харагдана. Би Оросын баатар Бадба Жабоногийн дүрийг бүтээж байгаа. Түүнийг би Алханаятад очихдоо харж байсан юм. Партизаны Спартак отрядыг командлагч байсан. Үнэхээр хүчтэй жүжиг шүү. Тайзан дээр твштэй вагон гарч ирнэ, онгоц хөөрн. Жюселийн циркийн жүжигчд ч оролцож байна. Би өөрөө үзэх завгүй байсан ч үзэгчдэд бол азтай тохиолдол юм а. Дайны он жилүүдийн өгүүлэл бол өвөр байгалийн хязгаарын Лопатны овгийн гэр бүлийн тухай сэтгэл хөдлөм түүх юм. Дайны хар салхи 4 хүүг фронт руу авч удна. Тэдний нэг Григорий Лопатны дүрд Санкт-Петербургийн жүжигчин Артем Яковлев тоглолжээ. Миний бүтээж буй дүр бол дайнд явж гэр бүлээ хайртай эмэгтэйгээ хамгаалж байгаа энгийн нэг ирийн дүр. Найруулагч Борис Малевский надад энэ төслийг санал болгосон юм. Би ч баяртайгаар зөвшөөрсөн. Жүжигийн дуу хоолой хөдөлгөөн уран бүтээлийн нэгдэл нь бүхэлдээ нэгэн амьд биет мэт. Нүүлгэн шилжүүлэх госпиталь, ард буй дөрүүдийн баатарлаг үлс, хориглагрын уй гашуй бүгд хоорондоо уялдаа холбоотой. Театрын жүжигчдийн оролцоотойгоор Москвагийн тулдаан, Ленинградын бүслэл, Сталинградын эргэлтийн мөчийг нарийн хүчтэй дүрслэн үзүүлжээ. Вместе со всей своей армией. Уран ажиллагаа нь эх орны дайны нуглаа болсон юм. Ажиллагааны дараа зөвлөлт дайрын бүх фронтоор ихтгэл төгс тавьчихсан шүү дээ. После которого советские войска начали уверенное наступление на всех фронтах. Агаарын үзүүлбэрийн ард кранчтын нарийн ажиллагаа, гэрэл техникийн шийдлүүд нуугдж байна. Морд давхилдан нисгэгчдийн онгоц олны дээр нисч өнгөрнө. Лирик хэсэгт үзэгчид өөрсдөө гар утасны гэрлээ асан, үзэгдэл нэгдсэн нь бас л багтан мөч байлаа. 10,000 гаруй үзэгч амсгаа даран харж, Рейхстаг дээр ялалтын туг мандуулах мөч, ялалтын дууны иршгийг тесэн ядан хүлээн.
Екатерина Пешкова, Евгений Жеребцов, «Середина земли», Забайкальский край. Сегодня в Экибрульском районе празднуют 60-летие поселка. Өнөөдөр Экибурул аймагт байрлах Приманич тосгон 60 жилийнх ойг тэмдэглэж байна. Энэхүү тосгоны түүх 1965 оноос эхлэлтэй юм. Жижикан Шота, Зурганхуда нэртэй 3 фермийн суурин дээр Приманичский тосгон үүсгэн байгуулагдсан юм а. Айн баярыг тохиолдуулан урлаг спортын үйл ажиллагаа өрнөж баяртай үйл явдлууд тохиолоо. А также были организованы и спортивные мероприятия. Поселок хороший. Манай тосгон сайхан, хүмүүс нь их найрсаг, баяр баясгалантай. Тосгон маань 60 нас хүрч байна. Энэ бол сайхан хэрэг. Манай малчид хөдөлмөрч хүмүүстэйгээ хамт байдаг. Тариа тарьж ургуулдаг. Компаничид хөдөө аж ахуйн ажилтнуудын хөдөлмөр үнэхээр сайхан. Я думаю, все хорошо. Би энтхийн угуулгын эмнэлгийн ажилтнаар 50 гаруй жил ажиллаж байна. Айн баярт маань сайн бэлдэж их сайхан зохион байгууллаа. 10 жил тутамд ийм ой болдгийм. Би эмчийн хувьд тосгоныхондоо эрүүл их аз жаргал хүсье. Үнэхээр хэлэх үг алга. Ийм олон хүн ирнэ гэж бодоогүй. Хэдэн 10 жилийн өмнө уулзаж байсан олон хүнтэйгээ уулзлаа. Маш их баяртай байна. Хамгийн гол нь бүгдэд нь эрүүл инх тайван тэнгэрл хүсье. Бусд нь өөрөө аяндаа бүтэндээ. Айн баярыг тохиолдуулан тосгоны зарим иргэдийн хүндэт өргөмжлөөр шагналаа. Тэдний хөдөлмөрч үнэн сэтгэл нь залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж байна. Би энэ аж ахуйд 2015 он хүртэл ажилласан. Бараг 40 жил ажилласан л да. Бараг 40 жил ажилласан юм уу да. Энд КФК байсан, сангийн аж ахуй байсан, бүгдд нь ажилласан. Эндээ л дуусан да. Спортивные мероприятия также... Спортын уралдаан тэмцээнүүд ч баярын чухал хэсэг байлаа. Морин уралдаан, гар барилдаан, бүх барилдаан зэрэг уламжлалт тэмцээнүүд оршин суугчид зочдыг татаж, хүч чадал, эв нэгдэл нөхөрлөлийг илтгэн харуулсан юм а. Единство и товарищество. Бид тосгоно улам цэгцтэй сайхан болгохыг хичээж байна. Хүүхэд хөгшдийнхөө төлөө бүгдийн төлөө хөдөлмөрлөж байна. Ийм л амьдрал үргэлжлэж байна да. Энэ өдөр бол Приманичийн иргэн бүрийн хувьд бахархал, хайр шингэсэн жинхэнэ баярын өдөр боллоо. Өнөөдрийн тэмдэглэлт үйл явдал нь Халмаг нутгийн түүх, уламжлал хэрхэн оршсоор байгааг дахин санууллаа. Данара Бимбинова, «Середина земли», Калмыкия. Туршилтын асаалт онц үнэлгээ авлаа. 92-оор ажиллаж буй ZIS-5-ын хөдөлгүүр ямар ч саатлахгүй эргэж байна. 1979 онд ZIS-5 машиныг хотын төвд анхны автозамжтад зориулсан дурсгал болгон суйрлуулж байжээ. 1930-аад онд Өмнөд Якутын зам дээр анх гарч ирсэн ийм төрлийн машинуудаас ихтэй энэ полуторко хэмээх домогт техник одоо дахин хөдөлгөөнд орлоо. Бид бэлэн болсон. Одоо будаг эвлүүлгэл үлдсэн. Сэлбэг болгоны хатхыг нь хүлээгээд жаах болчихлаа. Сонирхогчдын баг ZIS-5 машиныг сэргээх ажилдаа өнгөрсөн 10 дугаар сард оржээ. Хамгийн гол сорилт нь орчин үеийн шатхуун дээр хөдөлгүүрийг амжилттай ажилуулах явдлаа. Техникийн үзүүлэлтүүдэд зарим өөрчлөлт оруулсны үр дүнд энэ асуудлыг шийдэж чаджээ. Поршны болон хананы хоорондын зайг стандарт хэмжээнээс бага зэрэг багасгаж өрөмдсөн. Мөн цилиндрийн таг ба блокийн гадаргууг хөрөөд жигшилсэн. Үүнээс гадна машины иж бүрэн сэргээн засварлалт олон төрлийн ажлыг хамарсан. Зарим эд ангийг дахин сэргээж, дутагдж байгаа сэлбэг хэрэгсэл материалуудыг бусад мужаас захиалах шаардлагатай болжээ. Заримыг нь СРП нэгдлийн цэхэд шууд хийжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх боломжийг олгосон аж ахуйн нэгжийн эзэн Николай Викторович Азаровт баярлаж байна. Түүний зөвшөөрлөөр бид энэ машиныг сэргэн засварлаа. Одоо ZIS-5-ын сэргээн засварлалтын ажил эцсийн шатандаа явж байна. Гэсэн ч сүүлийн шатны ажлууд үлдээд байна. 3 дугаар сард машин ийм байдалтай байсан бол саяхан дахин задалж модон хийцүүдэд боловсруулалт хийх хэрэгтэй болжээ. Энэхүү үйл явц хэд хэдэн үе шаттай явагдаж байна. Модонд антисептик бодис шингээж 30 жилийн баталгаат хамгаалалттай болгох технологиг сонгосон. Дараа нь тосон бүрдлэр дахин боловсруулж эцэст нь модыг түлж бэхжүүлсэн юм а. Нэг хавтан 2 өдөр шахам шингээж боловсруулсан.
Сборка автомобиля займет 2. Машиныг бүрэн угсрах ажилд 2-3 хоног шаардлагатай. ZS5 ялалтын баярын үеэр ретро техникийг танилцуулах цуваанд багтсан бөгөөд туудахгүй хотын гудамжаар давхих болно. Дайны үед хамгийн түгээмэл хэрэглэгддэг байсан энэ машин өнөөдөр орчин үеийн хөдөлмөр, төвчээр ур чадварыг илэрхийлэх болжээ. Яна Вахнина, Сергей Шипачев, Александр Лукин, Алдан. Хятадд тасалсан цэцгийн 10 цэцэг тутмын 7 нь Юннан мужид ургадаг. Харин муж дотроо Юннаны гол хот болох Куньминий жинний дүүрэг 10 цэцгийн 7-г үйлдвэрлэдэг юм. Эндхийн хөдөө аж ахуйн паркт цэцгэн зориулагдсан 17 хүлэмж ажилладаг. 20 настай нутгийн залуу Ду Жунбао энд дадлага хийж байна. Би коллежийн 3 дахь курсын үеийн энд дадлагтаа гарч байгаа юм. Сургуулаа төгсөөд энд ажилламаар байна. Анх Ду Жунбао сургуулаа төгсөөд гэртээ харахыг хүсээгүй юм байна. Харин одоо бодлоо өөрчилжээ. Миний үеийн 7 байна уу 8 залуу ажилладаг. Би хөрш тосгонд амьдардаг. Мопедэр 2 минутын зайтай. Ду Жунбао бидэнд ажлын үйл явцаа танилцууллаа. Энд цэцгээ ялгаад савлна. Ажил өглөөд 9 цагт эхэлдэг. Үд дунд гэхэд дуусчихдаг юм. Хаяа цэцгээ ялгаж дуусгах гээд оройтдгоо. Но иногда мы задерживаемся до тех пор, пока не разберемся со всеми цветами. Эта цветочная ферма обеспечивает... Энэ цэцгийн ферм 400 гаруй ажлын байр бий болгожээ. Ажилчдын 50% нь ойрын 2 тосгоноос ирсэн. Жилийн дундаж орлого нь 40,000 юан буюу $5,600 орчим юм байна. Өмнө нь гадуур ажилладаг байсан залуус нутагтаа буцаж ирэх болсон гэж орон нутгийн иргэд ярьлаа. Би ойрын тосгонд амьдардаг. Энд ажиллаад хүүхдүүдтэй анхаарал хандуулахад амар байдгийн. Хүмүүс зөвхөн ажиллаа зогсохгүй. Орон нутгийн цэцгийн хоршооны хүлэмжийг түрээслэх боломжтой. Хоршоо шинээр орж ирсэн хүмүүс цэцэг тариалах шин технологиор сургалт явуулдаг. Энэ бол хөрс биш ээ. Энэ бол наргил модны самрын альсаар исэн кокосын утас юм. Шим тижэл агуулдаг. Энэхүү хоолойнууд агаарын хэмээг тохируулах боломжтой юм. Валентины өдөр зэрэг баяр ойртвол бид ус ба температурыг тохируулж цэцгийн өсөлтийг хурцсаж чадна. Ийм арга хэмжээ цэцгэнд сөрөг нөлөөгүй. Бүх зүйлс батлагдсан технологийн дагуу хийгддэг. Ашиглах ус хүртэл 2 шатыг дамжин шүүгдэж, шим тижээлтэй холж хэрэглэгддэг байна. Энэ бол 2 дугаар шатны шүүлтүүрээр шүүс ус. Үүний дараа дахин шүүж шаардлагатай шимтгэлийг нэмж өгдөг юм. Урд нь хөдөө аж ахуйд байгалийн ус хэрэглэдэг байж, тэнд нь хорт, ням, бичил биетнүүд агуулдаг. Шүүс ус нь цэцгийг эрүүл, цэвэр байлгахад тусалдаг юм. Шинэ технологиуд орлогыг өсгөхөд чухал нөлөө үзүүлсэн. Энд 600 м2 тутамд 50,000-аас 80,000 юан буюу 7,000-аас 11,200 $ын орлого олдог. Жинийн дүүрэгт ийм төрлийн орчин үеийн цэцгийн фермийн талбай 9 км2 буюу 1300 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээнд хүрсэн. Салбар нийтдээ 52,000 гаруй ажлын байр бий болгож, орон нутгийн иргэдийн бараг 6/1-ийг ажилтай болгожээ. Энэ нь цэцэг тариалах салбарыг хөгжүүлэхээс гадна удаан хугацаанд зогсон байсан хөдөө орон нутгийг сэргээхэд онцгой хувь нэмэр оруулж байна. Иван Молостов, Вера Комарова, CGTN.